Өдрийн минь. За өнөөдрийн бичгэн зөвлөгөөний байран дээрээсээ та бүхэндээ хүргэж байна. Хүмүүсийн яг одоо халуун дулааны үйлрэлд хамгийн их асуудаг хөлсний булчирхай авах мэдслийн талаар та бүхэндээ товчхон бөгөөд тодорхой ойлголтыг өгье. Хүний биед үндсэндээ бол хоёр төрлийн булчирхай байдаг. Экрин болон апокрин гэх хоёр булчирхай байдаг. Экрин гэдэг булчирхай нь болохоор хүний биеийн одоо бүх хэсэг тархаж байрладаг дулааны зохицуулгад оролцдог булчирхай. Апокрин гэх булчирхай нь болохоор цуг, цав, бэлэг эрхтний ойр орчимд хүүхний доор гэх мэтлэн тодорхой юм байшилтай газруудад байрладаг ийм булчирхай байдаг. Апокрин булчирхай нь илүү өтөн хөлс ялгаруулахаас гадна үнэр ялгаруулдаг. Үнэртэй хөлс ялгаруулдаг булчирхай гэж ойлгож байна. Хөлсний булчирхай авах мэс заслыг тухайн хүний нэгдүгээр өөрийн хүсэлтээр хоёрдугаар эмийн эмчилгээ одоо хийгдээд сугнаас ялгарч байгаа, цавнаас ялгарч байгаа хөлс ялгаралт болон үнэр ялгаралт багасгүй байгаа тохиолдолд мөн апокрин булчирхайны архаг өргөсөлттэй үед ер нь хөлсний булчирхай авах мэс засал хийх заалттай байдаг. Хөлсний булчирхай авах мэс засал нь дотроо үндсэн ерөнхийдөө бол 3 төрлийн мэс засал байдаг. Тэгэхээр уламжлалт аяг арга буюу нээлттэй мэс заслын арга. Энэ маань хүний нуглаас нэмцэлгээр өсөлт хийж жагаад мэс заслын одоо үед өрссөн апокрин булчирхайнуудыг нэг бүрчлэн түүж авдаг гэсэн үг ээ. Хагалгааны дараах үр дүн сайтай байдаг. Шахны эдгэрэлтийн хугацаа бага зэргийн жоох удаан байдаг гэдгээр онцлогтой мэс засал. За хоёрдугаар нь болохоор гүрээтгэх буюу хосож авах мөн дунгийн аргаар тухайн булчирхайнуудыг липосокшн аргаар сорж авах ийм аргаар мөн мэс засал хийгддэг. За энэ арга нь болохоор дөрөв нээлттэй мэс заслаа бодох юм бол үр дүн бага зэрэг муу гэхдээ шахны эдгэрэлт бол сайн байдаг. Гурав дахь мэс заслын арга нь болохоор лазерын тусламжтайгаар тухайн одоо суганд жижигхэн төсөлт хийгдэж байгаа апокрин булчирхай буюу өргөссөн үнэр ялгаруулад байгаа хөлсийг ялгаруулад байгаа булчирхайг дотроос нь түлэх арга байдаг. Түлээд үйл ажиллагааг нь одоо ерөөхдөө зогсоочдөг гэсэн. Тэгэхээр энэ хагалгааны үед үр дүн бас ерөөхдөө 50-60% тай. Хагалгааны дараа шахны эдгэрэлт бол хурдан байдаг. Тэгэхээр үр дүн хамгийн сайн байдаг мэс засал нь болохоор нээлттэй арга буюу сугны хөлсний булчирхайг нэг бүрчин түүж авах арга байдаг. Гэхдээ энэ мэс заслын маань онцлог суганд том хэмжээний шарх үүсэж байгаа учраас халуун дулааны үйлрэлд ер нь хийгдэх юм бол бас нэг тийм зохимжтой биш. Нээлттэй мэс засал хийснээр одоо 3 төрлийн давуу тал үүсдэг. За эхнийх нь болохоор мэдээж хөлс их ялгараад байгаа хөлс ялгаралт 80-90% тай багасна. Мөн дээрэс нь хөлс ялгаралт бас 80-90% тай багасна. Мөн үсний ургалт сугны үсний ургалт бас 80-90% тай багасаад дахиж урахгүй болно гэсэн үг. Тэгэхээр нээлттэй мэс засал хийхлэхийн давуу тал нь гээд 3 давуу тал дахиад нэмэгдчихэж гэсэн үг. Нэг сөрөг тал нь дулааны үйлрэлт хийгдэхгүй шахны эдгэрэлт удаашна. Хагалгааны хувьд иймэрхүү байна. Гэхдээ хагалгаа гэдэг бол хэзээ эцсийн сонголт хийдэг мэдэх хэрэгтэй. Хагалгаа хийхээс өмнө нас үнэр ялгараад байгаа хөлс их ялгараад байгаа тохиолдолд ботокс гэдэг эмчилгээ байдаг. Хүмүүсийн хамгийн их асуудаг нас байна. За мэс засал эмчилгээний заалт болохоор 16 наснаас дээш ерөөхдөө мэс засал эмчилгээг зөвлөдөг. Наан буюу яг өсөлтийн яг өсвөр насны үед хөлс их ялгарч байгаа тохиолдолд тухайн хөлс их ялгараад байгаа хэсгийг маш сайн арчлах хэрэгтэй. За тийм үнэхээр 13-4 настай хүүхдүүдээс холмос буюу эвгүй үнэр өндөртөх, сугнаас их хэмжээний хөлс ялгарах иймэрхүү зовиртой ямар нэгэн арга хэмжээ авмаар байна гэх юм бол мэрэгжлийн эмчид үзүүлээд зөвлөгөө мэдээлэл аваад ботокс тарилга эмчилгээний зүгээр юм уу эсвэл арай өөр төрлийн эмчилгээний зүгээр юм уу гэдэг эмчилгээний тактикийг бас сонгох боломжтой байдаг шүү.